гадаад худалдааг хумх гэсэн зүйл бол огт яриаг байх. Зүгээр экспорт хийгээд нэгжүүд өөрснөө бэлэн юм уу? Хавар болгон л одоо миний мэдж байгаагаар ноол урыг ямар байдлаар гаргах уу гэдгийг баахан ярьдаг. Засгийн газрын хурал дээр ч улсын хурал дээр ч гэсэндээ. За тэгэл арь ширний асуудал бол байнга яригддаг. Тэгээ тийм үйлдвэрүүд нь өнөөдөр экспортын хэмжээнд гартлаа бэлэн юм уу үгүй юм уу? Яг баахан юмныг импортоос чөлөөлнө сайн байгаа гэж яриад байна. Яг үнийг хэлэхэд бидэнд ясны шүлний импорт хэрэггүй. Гоймонгийн импорт хэрэггүй. Нэхий хүрэм. Үгүй сая та эдгээрийг дуудын гэж ярьсан шүү дээ. За дээрэс нь нэмээд өмнөх энэ юунуудаа та хараад үзээ байгуулсан гэрээнүүдээ. Бид нар 2010 онд Японтой эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. 5700 орчим бараа бүтээгдэхүүнийг тийшээ нийлүүлнэ гэсэн. За ингээд нийтдээ одоо манай нийт экспортын Японтой хийж байгаа экспорт нэг 0.12%. 0.12%. Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээтэй улс шүү дээ. Тэгээд эсвэргээрээ манайх дандаа юм импортлдог, маш их алдагдaltaй. Бид нарт эднийд юугаа зарж чаддгүй, манайх баахан юм импортлоод баахан хуучин машин л голцоо импортлж байгаа шүү. 70% нь Японоос оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн 70% нь хуучин машин импортлж байна. Энэ Японы буруу биш байхгүй. Бид нар өөрснөө Японы зах зээл дээр гартал бараа бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэгчтэй бид нар бэлдэж чадаагүй. За ингээд нийтдээ одоо сүүлийн 10 жилийн хоёр улсын гадаад худалдааны аваад үзэхэд манай нийт экспорт Японоос бид нар авж байгаа бараа бүтээгдэхүүний 10 жилийн экспорт нэг жилдээ ш тэнцэхгүй. Тэгэхээр бид нар манай байгаа царай одоогор бол үйлдвэрлэлийн чадал ийм л байна. Европын холбоотой 7200 бараа бүтээгдэхүүнийг бас л хөнгөлтөө чөлөөлтөй гаргана гэсэн гаргаж байгаа баг юу ч байхгүй. Одоо та бүхэн 2024 оны статистикийн экспортын тоо баримтыг аваад үзээрэй. Манайх Швейцар руу Монгол банкныг алтай гаргадаг өөр Европ холбоороо баг гаргаж байгаа юм байдгүй. За тэгэхээр ийм байгаа цагт өмнөх та бүхэн маань энэ олон улсын гэрээ хэлцээрүүдээ нэг аваад үзээрэй. Бидний байж байгаа царай ийм байхад ахаад ерөөсө чөлөөтэй худалдан үе таалгаа нээн л гэдэг ах юм. Олон улсын эдийн засгийн зарчим, худалдааны зарчим бол ийм. Экспорт нь маш сайн нэмэгдэж байгаа бол импорт хамаагүй оруулж иж болдог. Яг л тэртээ тэргүй тэрийг аваад өөрөө бүх юмаа үйлдвэрлэдэг улс гэж байдгүй учраас аваад тэгээ нэмэн үрдөө шингээгээл гаргаал байвал болж байна. Гэтэл бид нар үйлдвэрлэж чадахгүй өмнөх эдийн засгийн одоо хамтын ажиллагааны гэрээнүүд маань ийм байхад ахаад бүр том үйлдвэрлэгч улсуудтай бид нар гэрээ байгуулна гэдэг юм. Ямар улсууд байгуулдаг гэхээр хятад хүртэл энэ олон улсын том гэрээнд орохдоо маш их болгоомжилж байгаа. Дотоодынхаа хүчин чадлуудыг нэмэгдүүлж байгаа. Тэгээд дэмжлэг үзүүлж хагаад экспортынхаа том гэрээнүүдийг энэ худалдааныхаа том гэрээнүүдийг хийдэг. Манай улсын хувьд бол биднэрт ийм үйлдвэрлэлийн хүчин чадлууд үнэхээр хүнд харагдаж байна. За 6 номер хариулъя Гантамбарсад. За Булган туяа дарга өнөөдөр эсрэг байр суурьтай байгаа нь бол өөрөө улс төр байна л гэж би харж байна. Тийм учраас бол та бүхэн хаалттайгаа асуудлаа яриа шийдвэр гаргах хэрэгтэй. Яагаад би Булган туяа гишүүнийг өнөөдөр ингэж байр суурь 180 градус эргэж байгааг бол улс төр гэж харахаас өөр арга алга л да. Засгийн газрын гишүүн байхад тань энэ асуудлыг хэлсэн тийм ээ. Тэгээ тэр үед бол та бол дэмжсэн байр суурьтай байсан байх. Тийм учраас бол та бүхэн би бол төрийн бодлогын залгамж халааг нэр төртөө авч явахыг л хүсэж байгаа. Түүнээс биш одоо өөр сайд эхлүүлсэн байлээ би болио гэж би гоншгонохгүй байгаа. Ард нь гарыг л гэж хичээж байгаа. Тийм учраас бол та бүхэн улс төрчгөөс илүүтэйгээр дотооддоо асуудлаа яриад шийдсэн зүг байх. За Булган туяа гишүүн тодруулъя. За Гантамбарсад та өөрийн асуудалд ингээд айгүй субъектив хандаад байгаа хувь хүний гэдэг нэг юм яагаар бид нар зарчмын асуудлууд яриад байгаа. Би уг нь манай Монголын хамгийн олон зах худалдааны төвүүд байдаг нэг Баянзүрх гэдэг дүүргээс үүссэн. Эдийн засгийн хөгжлийн сайдд бол айгүй өчүүхэн асуудал байна. Тэнд нэг жижиг дунд айгүй олон бизнес эрхлэгч байдیں۔ Тэр хүмүүс маань нэг жоох юм үйлдвэрлээд зарим нь наран тул дээр, зарим нь даа хүрээн дээр гэдэг энэ зах худалдааны төвүүд дээр зардیں۔ Тэгээ эдгээр хүмүүсийн хувьд бол одоо ингээл гаднаас орж ирээл бид нар хэдэж юугаа зарж чадахгүй ийм асуудалд хүрэхгүй гэж айж байгаа. Гэрээ хэлзээр яриа одоо эхлэжээ гэдэг энэ асуудал ярина. Гэрээ хэлзээ байгуулна гэдэг хоёр л айгүй өөр асуудал шүү дээ. Өөр асуудал шүү дээ. Дээрээс нэмээд та бүхэн одоо энэ дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг нэг хараад үзтээ.
ямар байдалтай байна. За дээрээс нэмээд манай Монголын аж ахуйн нэгжүүд гол нь бидний ийм асуулт асуугаар та нар өөрсдөө ерөөсөө тодорхой хариулт. За Бүрэгдэва гишүүн татсан. За Батбаяр гишүүн асуулт асууя.